онцон хичээлээрээ чулуун мандлын хөдөлгөөний тухай үзэх болно. За бид бүхэн шиг хичээлээр ямар мэдлэгийг эзэмшиж авах талаар бүгдээ эхлээд мэдэж авцгаая. За нэгдүгээр чулуун мандлын үндсэн хөдөлгөөнүүд, за тектоникийн хавтан, за уул ус үйл явцын тухай мэдэж авах. За хичээлийн явцад ямар чадвар эзэмших вэ? За тийм үнэлийг ойлгох, за газрын зураг дээр тектоникийн хавтангуудыг тэмдэглэж сурах, за уул хөндий тал газар хэрхэн үүсдэг тухай мэдэж авах. За тектоникийн хавтан гэж юу болох талаар бүгдээ одоо тодорхойлтыг нь харцгаая. За чулуун мандал нь байнгын хөдөлгөөнд орших бөгөөд түүнийг ерөнхийд нь тектоникийн хавтангийн хөдөлгөөн буюу чулуун мандлын хөдөлгөөн гэж нэрлэдэг байх нь. За чулуун мандлын хөдөлгөөн нь за явагдах хугацаа, хамрах хүрээ, эрч хүч ба чиглэлээр олон янз байдаг. За эдгээрээс шалтгаалаад чулуун мандал нь 3 төрлийн үндсэн хөдөлгөөнд оролцдог байх нь. За үүний тухай бүгдээрээ дэлгэрэнгүй авч үзцгээе. За нэгдүгээр мөргөлдөх. За бүгдээрээ зураг руу харцгаая. За мөргөлдөх хөдөлгөөний үр дүн уул үүснэ. За хоёр дахь үндсэн хөдөлгөөний тухай бүгдээрээ харцгаая. За хоёр дахь үндсэн хөдөлгөөн нь холдон салах. Холдон салах хөдөлгөөний үр дүнд тэмүүд, нүүж, одоогийн дүр төрхөө бий болгодог байх нь. За 3 дугаар зүрх. За зүрх хөдөлгөөний үр дүнд өргөн хөндий тал газрууд үүсдэг байх нь. За энэ бол тектоникийн хавтангийн үндсэн хөдөлгөөн байх нь. За тэгвэл эдгээр хөдөлгөөний үр дүнд манай дэлхийн газрын гадраа хэрхэн өөрчлөгдөж байсныг бүгдээрээ зураг дээрээс харцгаая. Нэгдүгээр 220 сая жилийн өмнө бид бүхэн хэрвээ дэлхий дээр байсан бол ямар газрын гадар байх вэ? За дэлхий дээр Пангеа гэсэн үндсэн ганцхан төв байсан. Энэ төв нь тектоникийн хөдөлгөөний холдон салах үйл явцын үр дүнд хэрхэн өөрчлөгдсөнийг бүгдээрээ дараагийн зургаас харцгаая. За 150 сая жилийн дараа манай дэлхий Лоренс Гондван гэсэн үндсэн хоёр төв болж хуваагдсан байна. Энэ нь мөн тектоникийн хөдөлгөөний холдон салах үйл явцын үр дүнд бий болсон байх нь. За дараагийн зураг. За энэ зураг бол одоогийн бид бүгдийн амьдарч буй дэлхийн газрын зураг дээр хэрхэн хандаж байгааг үзүүлсэн байна. За газрын зураг дээр Хойд Америк, Өмнөд Америк, Африк, Евраз, Австрали, Антарктик гэсэн их газрууд оршиж байна. За эдгээр их газрууд маань тектоникийн хөдөлгөөний холдон салах үйл явцын үр дүнд бий болсон байх нь. За дараагийнх нь. За манай дэлхий 30 орчим жижиг хавтан болон 10 орчим томоохон хавтангууд дээр оршдог байх нь. За эдгээр 10 томоохон хавтангуудаараа газрын зураг дээрээс харцгаая. Харин хүүхдүүд та нар хичээлийн явцад ашигладаг нэргүй газрын зураг дээрээ багшаагаа дагаад тэмдэглээд явуулаарай. Нэгдүгээр Нагаскагийн хавтан, хоёрдугаар Хойд Америкийн хавтан, гуравдугаар Номхон насны хавтан, за дараагийнх нь Евразийн хавтан, Арабын хавтан, Энтхийн хавтан, Африкийн хавтан, Өмнөд Америкийн хавтан, Австралийн хавтан, Антарктикийн хавтан гэсэн хавтангууд дээр оршдог байх нэ. За тэгвэл эдгээр хавтангууд нь байнгын хөдөлгөөнд оролцож байдаг гэдгийг хэрхэн батлах вэ? За үүний баталгаа бол за бүгдээрээ зураг руу харцгаая. За манай дэлхий дээр байдаг Месосавр хэмээх хөлөг гөрвөл нь зөвхөн 2хан газраас олдсон байна. За энэ ямар 2 газраас олдсон бэ гэхээр за Африк ТV-ийн баруун эрэг болон Өмнөд Америк ТV-ийн зүүн эргээс эдгээр 2 газраас олдсон байх нь. За энэ тектоникийн хавтангийн холдон салах хөдөлгөөний үр дүнд эдгээр 2 төв нийтмэл нэг төв байгаад салан нүүсний нэгэн баталгаа юм. За дараагийнх нь. За дэлхийн дээвэр буюу манай дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн ноён ориглоос бид бүхэн далайн ёроолд амьдардаг Пхисаны үлдэгдлийг олсон байна. За энэ нь хизээ нэгэн цагт олон сая жилийн өмнө тектоникийн хавтангийн хөдөлгөөний үр дүнд Эверест өргөхөөс өмнө далайн ёроол байсан гэдгийг баталж байна. За үүнийг багш нь тайлбарлаж өгье. За Евразийн хавтан илүү хүнд жимтэй, за Энтхийн далайн хавтан илүү хөнгөн жимтэй байдаг. За үүний үр дүнд тектоникийн хавтангийн мөргөлдөх хөдөлгөөн явагдаж. За тэгэхээр цагаат саны тектоникийн хавтангийн 2 дахь хөдөлгөөн болох мөргөлдөх хөдөлгөөний үр дүнд хүнд жимтэй Евразийн хавтан хөнгөн жимтэй Энтхийн хавтангийн доогуур шугасны үр дүнд сүвдөгч буюу уул өргөдөх үйл
өндөр уул болсны үр дүнд далайн ёроолын дуун хэлсэн Эверестийн мөргөл байсан байх. За дараагийнх нь бид бүгдийн мөнхийн хүйтэн тв гэж нэрлэдэг антрактид твээс мөнх ноон ургамлын үлдэгдэл олдсон байх. За энэ нь одоогоос олон сая жилийн өмнө антрактид тв нь уур амьсгалын хувьд Африкийн Савалта төстэй байсан гэдгийг баталж байгаа бөгөөд тэвүүдийн холдон салах хөдөлгөөний үр дүнд тэв нүүж мөнх цас мөсийн бэсвэрт очсон байх. За бид бүхэн газрын зураг дээр тектоникийн хавтангуудын холдон салах болон ойртон нийлэх, мөргөлдөх гэсэн газруудыг сумаар үзүүлсэн байна. За жишээ нь Африкийн хавтан болон Өмнөд Америкийн хавтан хоёрын холдон салж байгааг, за мөн дээрээс нь Австралийн хавтан, Аржентинийн хавтантай мөргөлдөж байгааг газрын зураг дээр үзүүлсэн байна. За та нар хүүхдүүдэд тараад дэвтэр дээрээ болон зураг дээрээ эдгээр хавтангуудын чиглэлүүдийг зурж тэмдэглээрэй. За энэ мөн үзүүлсэн байна. За хэрвээ тектоникийн хөдөлгөөний үр дүнд тэвүүд холдон нүүсээр байх юм бол 50 сая жилийн дараа манай дэлхийн газрын зураг хэрхэн өөрчлөгдөх вэ? За бүгдээрээ газрын зураг руу харцгаая. Газрын зурган дээр ягаанаар тэмдэглэсэн хэсэг бол одоогийн тэвүүдийн газар зүүн байршил. За энд ингээд тэвүүдийн газар зүүн байршил одоогийн байршлыг үзүүлсэн бол за шараар тэмдэглэсэн хэсэгт нь тэвүүд 50 сая жилийн дараа ямар байдлаар очихыг үзүүлсэн байх. Тэгэхээр 50 сая жилийн дараа бид бүхэн дэлхийн газрын зургийг харах юм бол Хойд Америкийн хавтан хойд зүг рүү чиглэсэн байх. За Өмнөд Америкийн хавтан баруун тийшээгээ, Африкийн хавтан зүүн тийшээгээ чиглэн нүүсэн байна. За энэ бүхэн энэ тектоникийн хавтан нь байнгын хөдөлгөөнд оршиж байгаа гэдгийг харуулж байна. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн хичээлийнхаа явцад тектоникийн хавтангийн хөдөлгөөний үндсэн чиглэлүүдийг болох холдон салах, ойртон нийлэх, мөргөлдөх гэсэн үйл явцуудыг мэдэж авсан байна. За гэрийн даалгавар бүгдээрээ эдгээрч шинээр олж авсан мэдлүүдэд баттах даалгаврыг хийж ирцгээе. За нэгдүгээр хичээл бид бүхэн хичээлийн явцад нэргэн газрын зургийг тогтмол ашигладаг байгаа. Энэ газрын зурган дээр та бүхэн эдгээр тектоникийн хавтангийн хэл заавар дээр оршдог улс орнуудын нэрийг тэмдэглэж ирэх юм. Хоёрдугаар тухайн улсын барилга тектоникийн хавтан нь бид бүгдийн хичээлийн явцад үзсэн үндсэн 3 хөдөлгөөний холдон салах юм уу, ойртон нийлэх юм уу, мөргөлдөх гэсэн энэ 3 явцыг алинд нь хамрагдаж байгааг өмнөх үзсэн газрын зураг дээрээс тулгуурлаад тэмдэглэж ирээрэй. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа.